бүгд нь өнөөдөр мэд ингээд бүтэн пис хийдэг. Одоо манай Reddit-ийн маань энэ хүү шинэхэн дугаар ингээд та нарт хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр би өмнөх яг 7 хоногоо жоохон өөрчлөөд сараар нь явд юм билүү гэж бодоод нэгэнд хэдүүлээ бүр мянгуулаа олцсон байгаа болохоор та хэд маань гэсэн жоохон итгэвтэй байгаад өгөөрэй гэж хүсье. За ингээд энэ сарын буюу одоо 3 сарын юм уу да. Одоо нийт 30 өдрийн топ постуудаа инхүү харцгаая. За эхлээд бол aggravating return гинэ. За юу гэсэн бэ гэхээр за надад бол тайлбар алгуу. Зүгээр сонирхолтой болов гэдээ оруулчлаа. Ер нь гэхдээ ингээд яагаад zooarc мод veil байд юм болоо буюу одоо халин байд юм болоо. Тэгээ энэ талаар юу гэж бодож байна? Бити шүмжлээрээ бас бичлэгэндээ заавал оруулаарай. Хуссан болно гэж байна. За энэ нөгөө нэг zooarc гэдэг юм халим шиг мод байдаг. Тэр нь энэ хадны сүг зураг дээр гарсантай нэр нь холбож байгаа шиг байна. За дээр ямар нэгэн комент байна уу гэсэн нэлээд боломжтой таамаг байна. Энэ яадаг таамаг гэсэн үг юм тэгээд. За яг хоо ер нь бол энэ хадны сүг зурагч нэлээд хэдэн мянган жилийн өмнөөс яг ингээд өвлөгдөж ирж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд энэ халин балимч гэсэн ямар нэгэн байдлаар холбоотой байж болно. Zooarc-ийн дээр одоо халин байгаад байна. Магадгүй энийг халимаар нь дүрсэлсэн болов гэж бас бодлоо. Эсвэл зааж байж нөгөө нэг зураг харахгүй бол одоо мартцсан байх үедээ. За зураг харъя. За тэгэхээр би ер нь дахиад зураг харж байна. Тэгээ энэ дээр ямар нэгэн байдлаар Zenisha дүрсэлсэн юм байгаа юм болоо гэдэг яг дахиад шалгасан чинь байхгүй л байгаа юм байна л да. Энэхүү халмаар магадгүй Zenisha дүрсэлсэн байж болох юм те. Дээр нь ингээ хэдэн хүмүүстэй болохоор яг л zooarc юм аа гэж бас жоохон холбосон байж болох юм. За 8 лайктай дэжгүй пост байна. За дараагийнхаа пост орцгоё. Min government 3322 гэнэ. За Sealer Phoenix-ийн оруулсан зургийн тухай миний бодол. За урилгагүй сүдэр гинэ. За тэнд мэдээж 3 том аратан байсан. Тэр 3 миний бодлоор Gorosen 5 үгний 2 нь баха. Тэр зурган дээр байсан. За амнаасаа галгарч байсан лун тэр шувуу болтг нь одоо том могоон. Тэгээ нөгөө авраг өт болоод байдаг нөхөр харин тэр том нь одоо Umibozu баха. Магадгүй ийм Umibozu болох чимс идсэн байж магадгүй. Түүний нэр нь хүртэл Umibozu гэхэд одоо нэрний Umi гэдэг ихтлийг одоо авсан байдаг. Араас нь ошвол за ийм байдаг юм аа. Umi буюу ийм болж байгаа маа. За тэгээ ямар ч устай холбоогүй байж болно. Мөн одоо урилгагүй сүдэр нь Gorosen 5 үг юм болоо да. Хоёр хаан уулзнаа. Тэгэхээр одоо хоёр хаанд Loki болон Momonosuke орно. Учир нь Momonosuke бол Wano-гийн хаан. Харин Loki бол үлэмж биднүүдийн хаан юм аа. За мөн Luffy болон Zoro, Brook, Rayleigh одоо энэнд орно. Luffy бол ирээдүйн далайн дээрэмчтэй хаан. Zoro бол тамийн хаан. Brook бол Soul King буюу сүнсний хаан юм аа. Rayleigh бол харанхан хаан гэдэг шүү дээ. Бид алба үүрэг угсаагаар нь биш хоч нэр цолоор нь бодох хэрэгтэй байхаа. Хаадын уулзалт гэвэл хамгийн боломжтой Loki болон Momonosuke-гийн уулзалт эсвэл Rayleigh болон Loki-гийн уулзалт. За эсвэл бүр Luffy болон Roger уулзалт байж болох юм аа гэж байна. За хэтэрхий олон юм ингэж хооронд нь холбох гээд бас яах вэ гэж бодлоо миний хувьд. За хоёр хаан уулзнаа гэдэг бол ерөнхий яхтэй тэгээд хоёр талын хаан уулзнаа тэгээд ингээд нэг эвтэй найртай юм яриад байдаг да. За энэ дээр Luffy бол энд орохгүй хаа гэж бодож байгаа. Luffy бол яг нэг Дайны бэлэг тэмдэг одоо Дайны хамгийн гол баатар гэдэг утгаараа явах бах. Цаана яг юу болоод байгаа юм бэ гэдэг учир занглаан тэр нэг хоёр хаан дээр нь явж явах байхаа л гэж ойлгож байна. Нэг хаан юу юм бэ гэхээр мэдээж Shirahoshi байх. Хаан гэж хэлж байгаа ч гэсэн яг нөгөө Poseidon шүү дээ тийм ээ. Одоо далайн хатан хаан тийм ээ. За тэнгуут газрын хаан хин юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. За энэ хоёр уулзвал яг юу болох юм бэ гэдэг талаар одоо энэ сүг зурган дээр тусгасан юм болов. Энэ хоёр уулзаад яг дайн эхлэх юм уу? Одоо бүх юмыг нэгтгэх юм уу? Үнэхээр одоо заас энэ сүг зураг дээр миний яриаггүй сүлд нь ойлгож авсан юм болохоор энэ redline гэдэг юм байгаад байгаа. Тамийн могоо гарч ирнэ гэдгийг энэ redline-ыг хэлсэн болов гэж бас сүлд хүмүүс их яриад байгаа. Тэгээд тамийн могоог үгүй хийх болно. Тэгээд энэ болохоор redline устдаад бүх далаад одоо ингээд хоорондоо нэгдээд All Blue буюу бүр Shanks-ийн мөрөөдөл тэгээ One Piece гэдэг үгний утга учир хүртэл яг энэ дээр гарч ирэх юм шүү гэсэн бэ нэлээ. Тэгэхээр хоёр хаан уулзаад яг энэ учир занглаа тайлагдах байлгүй дээ гэж гойрдож байна.
За дараагийнх нь Huckleberry Love. Нэг зүйл асууя. Gold Roger-ийн далны дээрэмчдийн хаан болохоос өмнө 4 Yonko хин байсан бэ гинэ. Хин байсан. Би бас мэдээ л та. Миний бодлоор далан дээрэмчдийн хаан гэдэг цолтой хүн байхгүй. Учир нь Yonko гэдэг цол гарсан баха. Миний тамгаар бол Roger, Webben мэдхгүй, Rox гэдэг дөрөвт юм мэдхгүй гэж байна. Gold Roger, Rox хоёр бол үнэн баха. Гэхдээ Whitebird биш, учир нь тэр Rox-ын багт байсан гэж байна. За энэ дээр би нэг тайлбар өгье заяа. Одоо байж байгаа миний бас түрүүн хальт харсан таамаг дээр яг жоохон тодорхой гарч ирэх л байгаа л да. Гэхдээ далайн дээрэмчдийн хаан гэдэг одоо тодтгол гарч ирэхээс өмнө Yonko гэсэн ойлголт бол байгаагүй. Хүчтэй далайн дээрэмчд гэж бол байсан. За тэгээд юу юм бэ гэхээр нэгт угаасаа Gold Roger-ийнхнийг одоо ингэж бүлгэлж авч үздэг тийм ээ. Нөгөөх нь юу юм бэ гэхээр Rox байсан. За Rox бол үнэхээр дийлдэшгүй байсан учраас Garp болон Roger нийлээд Rox-ыг буулгаж авсан гэж ярьж байгаа. За Yonko Monko гэсэн ойлголт бол яг энэс өмнөх бол ерөөсө гарч ирээгүй байгаа шүү. За үүний дараа Rox-ыг ингээд алсан ч юм уу, цаазалсан ч юм уу, хорьсон ч юм уу мэдхгүйгээр баг нь бутраад явсан, бүгд тусынхаа амиг хийгээ явсан. Тэнгүүд Roger-ын далайн дээрэмчд хамгийн хүчтэй нь болж үлдээд бүр ингээд бүх оо One Piece-ийн дэлхий дээрх бүх арал дээр очиж үзээд бүх энэ poneglyph-ийг уншаад харанхуй зууны учрыг олоод энэ сүг зургийг ч сайлуулжээний харцсан байгаа гэсэн үг байхгүй. Тэгсэн тэгээд хамгийн сүүлийн лав тел дээр очиод инээсэн байгаа. Та нар бас энийг одоо дахиад нэг бодоорой. Бүгдийг мэдсэн байжээж одоо тэнд очиод инээсэн байна. За ингээд би ингээд далайн дээрмчтэй хаа юм аа гэсэн одоо өөртөө ийм цал өгөөд миний эрдэнсийг олоорой. Хаа нэгтэй байгаа шүү. One Piece-ийг гэж хэлдэж штэ. За ийм болохоор яг далайн дээрмчтэй хаан гарч ирснээс цаашаа за үнэхээр хүчтэй далайн дээрмчтэй байна. За эдний зарим нь засгийн газар руу оруулъя. Shichibukai цал өгье. Окей. Дараа нь болохоор за Shichibukaiгаас бүр илүү хүмүүс байгаа юм байна. Эднэр нь Yonko юм аа. Окей. За нэг ийм байдалтайгаар л хуваагаад ингэсэн байх шүү гэж бодож байна. За next Tuba Ashura. За сайн нэг бодож оллоо гинэ. За юу бодоод олчихва. За миний нэг таамаг байна. One Piece ертөнцид One Piece гихтэх эрдэнсийг одоо бид яг юу гэдгийг нь одоо хүртэл мэдээгүй байна. Гэхдээ хин олдсныг нь мэднэ. Roger бас Joy Boy хоёр л One Piece гих зүйлийг мэднэ. Тэгэхээр One Piece нь мөнх нас яагаад ингэж бодож байна вэ гэхээр One Piece нь мөнх нас юм гэж байна. За яагаад ингэж бодож байгаа юм бэ гэвэл дээр үед буюу одоо Roger-ийн баг загсууны арал дээр байхад ингэж ярилцдаг. Ирээдүйд биднээс ч илүү хүчтэй хэн нэгэн төрнө гэж. Тэгээд Roger One Piece-ийг олохдоо ашиглаагүй өөрөөс нь илүү хүчтэй нэгэн энэхүү одоо мөнх насыг ашиглаж дэлхийг авраасаа гэсэн одоо тийм болохоор Roger үгтгий. За бас үүнээс харахад Shanks Luffy-д яагаад сайн хандаад байдгийг бас ингээ харж байна. Учир нь Luffy Roger-тэй маш адилхан. Бас Roger-ийн одоо ийм ирээдүйд төрөх агуу одоо энийг хамгаалаарай гэсэн байж болно. За уучлаарай. Зүг битсэн байна. Би л буруу уншаад байна. За доор нь болохоор Hitoriki гэнэ. Мөнх нас эдэр болох угаасаа тиймэрхүү байдлаар авах боломжгүй шүү дээ. Luffy бурхан болохоор хүнээс арай удаан наслах байхаа. Харин Roger-ийн Shanks төгсөн захиас нь боломжтой санагдлаа гэж байна. Гэхдээ яах вэ? Үгүйсэхгүй. За тэгтээ яг энэ дээр бас би өөрийнхөө бодлыг хэлж өгье. Юу юм бэ гэхээр за мөнх нас бол биш бах гэж би боддгийн. Мөнх нас бол байх боломжгүй. За үнэхээр л нэг амар хүчтэй эрдэнэс л байгаа бах. Мөн одоо биднэрт яг хэлснээр бол за One Piece бол ямар нэгэн юмны бэлэг тэмдэг биш юм аа тий. Гэт найз нөхрөл биш юм аа. Иймэрхүү юм баригддгүй зүйл бол биш шүү. Баригддаг юм эд зүйл бол One Piece шүү. One Piece бол үнэхээр юм эрдэнэс шүү гэдгийг одоо биднэрт хэлсэн байгаа шүү. Манайхан сайн бодоод үзээрэй. Энэ бол үнэхээр яг мөнх амьдралдаг тийм өгдөг гэж бас болж байна. За тийм бол гэхдээ лав байгаад утга учир бас байхгүй болчих гээд байна л да. Лав ч бас өөрийнхөө аймаар ингээд мөнх юм хийж чадна. Тэгэхээр One Piece ч бас лавд ч байгаа юм шүү тийм ээ. Энэ дээр бол One Piece бол ганц цорын гац юм байх шүү л гэсэн үүднээс үгүй баха гэж би үгүйсгэж. За дараагийнх нь Most Height. Ийм юм болоо юу гэж бодож байна гинэ. За энэ дээр нь юу байгаа юм бэ гэс They would meet again гэсэн чинь энэ яг миний нэг унсан юм байна л да. За тэд дахиж хизэж уулзахгүй гэж тэгдэж штэ тий. Тэрэн дээр нь болохоор ингээд далайнууд одоо Redline-аар ингээд зааглагдлаа гэж байна.
Тэгээ хоёрт нь болохоор presenter нь болохоор бас тэд нар бас энэ удаа уулзах чадахгүй гингүүт бас л ингээд 50 бүсээр хуваагдаад тэгээ redline-аар бас хуваагдсан байгаа даа. За хамгийн сүүлд нь Devil Meet Again гэдэг нь одоо redline болон юм column belt гэдэг одоо 50 бүсийн бүх чулуунууд алга болоод ингээд 4 далай нэг болноо. Тэгээд энэ нь all blue юм гэсэн байгаа. Тэгээд дэлхийн ертөнц инхүү One Piece болноо. Боёо One Piece гэсэн үг шүү дээ. За ийм юм би бас харсан. Дөрөв инээд тохоор ярьсан юм чинь те. Одоо дахиад яриад явах уу? Цаг баг байгаа. За дараагийнх нь Цэнэ 10 дахь гишүүн. За тэгэхээр энэ миний анхны постоо. Тэгэхээр бүгд мэдж байгаачлан Luffy 10 гишүүнтэй баг бүрдүүлнэ гэж хэлээд одоо эсүүл байгаа. Энийг бүгд мэднэ. За гэхдээ таамаг шүү гэж байна. Тэд аль хэдийн аруулаа болчихсон хинбэ гэвэл тэдний хөлөг Sunny юм аа. Нэгт тэд хөлөг онгоцыг яг л найз шиг үздэг. Хоёрт One Piece дуусах төхөж байгаа учраас багийн шинэ гишүүн гарч ирнэ гэдэг жаах утгагүй санагдлаа. Комментэр бит зодод гараа гэж байна. Комментэр зодсон юм уу? Магадгүй гэхдээ одоо Luffy анх 10 гишүүнээс бүрдсэн баг байгуулна гэсэн байдаг штэ. Бүтэн Piece бүтэн үзээчээ ярьсан штэ. Luffy 10 гишүүн байхад болно байх гэж хэлсэн. Тийм учраас 10 гишүүн баттай биш шүү гэж байна. За энэ 10 дахь бүтэн Piece мэдээрээс ингээд юм чинь энэ дээр үзээрэй. За баяртай. За дараагийнх нь Hitoriki Батоо сая гэнэ. Нани? Цэг. Зор өөрийгөө Тамийн хаан гэдэг штэ. Мөн Shanks-ийн ихэр ахынх нь хүчин Тамийн хаалгач Cerberus гэж таамаглаж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд ямар нэг юм болж магадгүй миний бодол шүү. Final дээр хооронд үүсэх байхаа гэж байна. За Zoro-гийн өөрийгөө Тамийн хаан гэдэг юм байна. Мөн Shanks-ийн ихэр ахын одоо хүчин Тамийн хаалгач Cerberus гэж таамаглаж байгаа. Ер нь бол за таамагчин онсон байна гэж одоо тухайн үед гарцсан лайсан санагдах юм. Гүн болов 2-7 юм л байна л та. За Shamrock-ийн сэлмэн Cerberus болж таарсан. Бүр ингээд баг амьд нохоо байлаа тэр чинь бүр амар алдсан юм шиг үлээ. Тэгээд мэдхгүй одоо тэр Shamrock-тай тулдахад зөвхөн сэлмэнтэй Zoro үзэн гэх юм ч бас хайшаа юм тийм ээ. Энэтэй ингээ холбол. Гэтэ ямар нэгэн байдлаар Тамийн хаан Cerberus хоёр холбогдвол окей болж байна. Үнэхээр холбогдсон бол би үзье. За дараа нь болохоор нэг юм бичлэг байна. Би болохоор энийг засаад өөрөх дээр оруулчих ингээ хамт үзье. За тийчд ийм юм болсон байж болох уу гэж байна. За тэгсэн 3 толгойтой ингээд тэгсэн. Тэгэхээр Жимс идвэл баг юм бүх юм сэрхэл юм байна л та тийм ээ. Тэгээд тийч маань Жимсээ олоод хүний халаад идсэн гэж юу. Та нарт тэгтээ яг над чиг тэгж амар хистэх юм болов яа гэх юм бол би сүүлийн үед нэг хэсгээ болцсон л та. Хэдэн хоногийн өмнө нэг хальт харж байхад надад нэг яг ингээ нүдэнд харагдсан юм юу юм гэхээр тийч шиг хүмүүс одоо амар их юм тамганд оруулаад лээ. За үнэхээр яг 3 юм зөрхтэй гэдэг нь үний юм байна. За тэгвэл 3 зөрхтэй тэр жимсийг яг яагаад хүний алан байж идсэн юм бэ те? Нэг тийм байгаа. Хоёрт нь юу юм бэ гэхээр үнэхээр харсгалт энэ жимсээ эзэмшээд Luffy шиг awakening Хтээ хэлмэл уурдаг штэ. Тэгээд Luffy шиг юм awakening-ийн гүттэй одоо хар Nika гэдэг бас нэг юм ойлголт гаргаж ирээд байгаа. Тэгээ энэ нь хамгийн амар нэг зурган дээр нь төрслөгдсөн нэг тийм бас зураг аваад байлаа. Би бүрийг тодорхой судлааг болохоор түрхэндээ ингээ алгацсан байгаа шүү. За залуусаа. За дараагийнх руу орцгоё. За сүүлийн 2 дахь гита за Huckleberry дахиад оржсэн байна. Тамаг. Зүний шаг шийдгсэн хүн Joy Boy учир нь одоо өөрөө ялгцсан учраас ялах хүнийг ийм үг ялах хүлээж тусламж үзүүлж гэж Joy Boy хараасан баха. Тэр доктор Vegapunk-ийн арал дээр байдаг авраг робот бас Luffy-г хүлээж тусламж үзүүлэх гэсэн баха. Toki бас тэгэх гэж явуулсан. Робот хүлээж цэцэлгүй дайраад хүчин хүрээгүй унтарсан. Toki бас Oden-тэй гэрлэж Oden-тай хамт өгсөн одоо зөний шал Luffy туслах хаа сүлийн дээр гэж байна. Манга дээр авраг робот сэрдэг шүү гэж байна. Мангагаа уншаагүй байгаа юм аа sorry гэж байна. Тийм шүү тийм. Яг ингээд та нар болж гин гоё ингээд ойлголтод байгаа засаад байвал за Act Street за сүүлийнхээ авалгаад уншчихъя. Дайггүй том юм харагдлаа. Монголоорч бичсэн байна. Баярлалаа. Асуулт ба таамаг. Дэлхийг өөрчлөх хүчтэй зүйл гинэ.
Рожер One Piece-ийг олсон ч бид үүнтэй харьцахад хитрхи эрт байна гэж хэлсэн байдаг. Энэ нь тухайн үед дэлхийн өөрчлөгдөд бэлэн биш байсныг харуулж байна. Олон фэнүүд One Piece бол их хэмжээний алт мөнгө биш, харин дэлхийг өөрчлөх хүчтэй мэдээлэл, технологи эсвэл ямар нэгэн эртний хүч гэж үздэг. Хоёрт Luffy бол Joy Boy-ын дахин төрөлтөө гэж байна. Wano-гийн арк дээр одоо Kaido Luffy-г ялагдсны дараа чи биш юм уу гэж асуусан нь Joy Boy-тай холбоотой байж магадгүй. Хожимд Luffy-гийн Gear 5 гарч ирэхэд түүнийг Joy Boy-ын үр удам эсвэл одоо Joy Boy-ын төрөлхийн залгамжлагч гэж харах боломжтой болж ирсэн. Гуравт нь Emu бол анхны Dig устгасан хүн, эсвэл тэр үеэс амьд үлдсэн цар ганц хүн. Emu бол дэлхийн засгийн газрын хамгийн том нууцлаг эрх мэдэлтэй. Зарим онлоор бол тэр 800 жилийн өмнөх нууцлаг зуунд амьдарч байсан хүн бөгөөд тэр D удамтай хүмүүсийн эсрэг дайтаж байсан байж магадгүй. Дөрөвт нь Shanks-ийн жинхэнэ зорилго. Shanks-ыг хөвчлэн сайн талын дүр гэж харуулдагч түүний дэлхийн засгийн газартай нууц уулзалт хийж байгаа нь олон таамаг төрүүлсэн. Тэр үнэндээ засгийн газрын талд ажиллаж байгаа юу? Эсвэл өөрийн гэсэн нууц зорилготой юу? Тавт нь Blackbeard хоёр хүнтэй дотор хамт амьдардаг. Marshall-тэй Teach буюу Blackbeard нь жирийн нэг юм биш юм аа. Marco хэлэхдээ түүний биеийн бүтц нь ердийнхөөс өөрөө буюу жирийн бишээ гэж хэлсэн байдаг. Зарим онлоор бол тэр хоёр сүнсийг нэг бие дагуулж байгаа. Магадгүй Shanks-ийн багийн нэгэн байсан The Rocksteady Zebek гэнэ үү? Магадгүй Shaki-гийн одоо Shaki гэдэг миний бодож байгаа юм байна л да. Багийн нэгэн байсан Rocksteady Zebek-тэй холбоотой. Эсвэл 3 өөр хүнтэй нэгдсэн. Түүний далбаа 3 гавалтай байдаг. За эдгээр таамаглалын аль нь ч үнэн байж магадгүй, эсвэл бүгд худлаач байж болно. One Piece үргэлжилсээр байгаа болохоор бидэнд олон нууцыг тайлах боломж биш шүү гэж байна. Гой бичжээ, баярлаа. Гой тамга гил мэл бол таалагдчих шүү. Энд дээр одоо би юу хэлэх вэ? Яг өөрийнх нь таамагуд байна. Би энэ дээр бол илт бус юм нэмбэл манай бичлэгний маань урт төрөхгүй байх. За тэгэхээр ингээд яг дуусгачих бол жоохон тиймэрхүү дээ. За ганц уншиж. За. Хидорики дахиад орж ирсэн байна. Миний бодол шүү гэдэг нөгөө зураг орж ирсэн байна. За. Эхний дан дээр тэд хизэж уулзаагүй гэж байна. Мөн хоёр дахь дан дээр ч гэхдээ гурав дахь дан дээр тэд уулзах болно гэсэн байна. Энэ нь магадгүй Emu болон Luffy-гийн уулзах талаар хэлсэн байж магадгүй маа. Мөн нэг болон хоёр дахь дан дээр Nika нар Emu-тай таарч чадаагүй учраас ингэж бичсэн байж магадгүй юм аа гэж байна. Нөгөө нэг уулзахгүйгээ. Бас тэгэж бас болох юм те. Deadline биш, ингэж биш те. За нэг иймэрхүү постууд орж ирсэн байна да. Бичлэг хийхгүй болохоор үзэх чанартай юм олдож гин үгүй айслагч. Баярлалаа үе. Сүүлийн үед ер нь One Piece-ийн ертөнцид айгүй олон зүйлс ингэ тохиолдол байна л та. Одоо нөгөө нэг Holy Knights буюу бурхны одоо ариун хөлөг бааtruуд нь гарч ирээд Elbaf-ийн арал дээр очиод хүүхдүүдийг авч яваад амар хүчнүүд гарч ирж байна. Би хажуугаар мангагаа уншаад байгаа болохоор гайхаал уншаад байна. Тэгингээ бас гоё таамгууд харагдвал та нартай хүргэчихье гээд алуулах цоглуулж байгаа л да. Гэхдээ ерөнхий та нартай ингээд хэлэхэд ер нь бол жоох амралт авсан та нар харсан бол. За тэгээ тэр амралтаасаа гарч чадахгүй одоо хүртэл яваал байна. Аль чадхаараа энэхүү амралтаасаа гарах гэж үзье. Та нарт илүү гоё юмнуудыг хүргэе. Зарим нэгэн шинэ эдитийн техникүүдийг бас үнэхээр их ашиглах гэж үзэж байгаа. Энэ дээр одоо яах юм бэ? Дараа нь л та нар харах бах та тийм ээ. За ингээд энэ хүртэл энэ хөвчлөгийг маань үзсэнд та бүхэндээ маш их баярлалаа. Гэт Siliphenix хэллаа. Энд хүрээд энэ хөвчлөгийг дуусгая дөө. Баярлалаа. 18 наснд хүрлээрээ